Та бүхэнд Монгол улс бүгд найрамдах энэтхэг улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Манай хоёр орны хэдэн зуунаар хэмжигдэх оюун санааны гүн гүнзгий харилцаа орчин цагт эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаагаар улам баяжиж шин шатанд гарч ирсний баталгаа нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл юм а. Монгол улс газрын тосны өөрийн орны баялгаа дотооддоо боловсруулж түлш шатхууны хэрэгцээгээ хангах зорилтыг жинхэнэ ажил хэрэгэх болгох боломжийг Энэтхэгийн ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модигийн 2015 онд манай оронд хийсэн айлчлал нээж өгсөн гэж хэлж болно. Тэрээр Монгол улсын эдийн засгийн хүчилд зориулж 1 тэрбум Америк долларын хөнгөлөлтэй зээлийг олгохоо мэдэгдэж энэхүү зээлийн хөрөнгөөр өнөөдөр бас газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл санхүүжигдэж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийг эхлүүлсэн 2017 оны 6 дугаар сараас энэ төслийн хүрээнд Монгол энэтхэгийн хамтын ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид Энэтхэгийн Engineers India Limited компани шилдэг инженер мэргэжилтнүүдтэй гар сэтгэл нийлэн зүтгэж бүтээн байгуулалтын олон сорилыг хамтдаа даван тууллаа. Өнгөрч буй 2020 онд төсөл маань төлөвлөлтийн үе шатнаас бүтээн байгуулалтын үе шатанд шилжлээ. Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн GMC Projects компанитай гэрээ байгуулсан 10 дугаар сарын 2-ны өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг үндэсний эрх чөлөөний удирдагч Махатма Гандигийн мэндэлсэн өдөр тохиосонд бидний зүгээс ихэд бэлэгшээсэн билээ. Өнөөдөр энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь Монгол энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бэлэг тэмдэг хоёр ард түмний харилцаа холбооны нэгэн чухал гүүр болон хөгжиж байна. Бүгд найрамдах энэтхэг улсын төр засгийн байгууллагууд тэр дундаа Энэтхэгийн гадаад хэргийн яам, газрын тос байгалийн яам, Энэтхэгийн экспорт импортын банк төслийн хэрэгжилтэнд онцгой анхаарал хандуулж тулгамдсан асуудлыг тухай бүртэн түргэн шуурхай шийдвэрлэж тусалж дэмжиж ирсэнд Монгол газрын тос боловсруулах үйлдвэр компанийнхаа хамт олонны өмнөөс шин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цоошин аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг үйлчилүүлэхэд техник эдийн засгийн хувьд шийдвэрлэх олон хүндрэлтэй асуудлууд байгаа ч Энэтхэгийн өндөр мэдлэг туршлагатай инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар бид эх орныхон байгаль цаг уурын онцлог орчин үеийн шаардлагад нийцсэн үйлдвэрийг барьж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Бидний хамтран босгох үйлдвэр нь Монгол улсад нефт химийн аж үйлдвэрийн шин суурийг тавьж эдийн засагт маань нэгэн шин тулгуурыг бий болгох юм а. Энэхүү үйлсэд чин сэтгэлээсээ тусалж буй Энэтхэгийн засгийн газар Энэтхэгийн хамтрагчид Энэтхэгийн ард түмэнд нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.